Тгийн үзэгсэлэн. Ер нь намар болгонд илүү их тайван, илүү их өдөр тутмын зүйлсийг ингээ анзаарсан, өөрийн ажил, амьдрал, ялангуяа ээжигээ их өдөр болгон ингээ анхаарал тавьсан ч гэдэг юм уу. Яг бүх зүйл яг миний санснаар ингээд урсж байгаа яг тэр цаг үед гэх юм. Тэр нь болохоор сэтгэл санаагаа тогтун тайван байлгахын тулд ер нь бол өөрийгөө бэлддэг гэсэн үг. Миний санаанд одоо яг өөрийгөө тайван байлгахад бэлддэг цаг хугацаа гэхээр хамгийн тод орж ирж байгаа тоглолтын өмнөх үе байна. Тоглолтын өмнө би яг хүссэн үзүүлбэрээ үзүүлэхийн тулд тайзны ард надад дор хаяж 5 минут хэрэгтэй байдаг. Тэр үед би хоолоогоо усаар баг зэргийн чиглээд болж өгвөл хүнтэй юм ярихгүйгээр дотооддоо анхаарлаа төвлөрүүлээд тэгээ өөрийгөө бэлддэг гэсэн үг. Хүн яг амьдралын үнэт зүйл болоод яг юунд хүрэх гээд байгаа, юуны төлөө амьдарч байгаагаа хайж эхлээд тэр цаг үеийг үзүүрээс атгах цагт яг тэр одоо цагтаа байх гэдэг тэр мэдрэмжээ илүү их хайж эхэлдэг, тэрийг илүү их өөртөө суулгахыг хичээдэг юм шиг надад санагддаг. Тэгэхээр одоо цагтаа байна гэхээр яг энэ цаг үед чиний сэтгэл санаа ямар байна, чи юуны төлөө зорж байна, тэрийг яарахгүйгээр анхааралтайгаар ажиглаад тэгээд тайвнаар яг дистаралтай хийх юм бол миний бүх зүйл ер нь аажмаар бүтээд байдаг надад санагддаг. Би хамгийн анх гэртээ ер нь айгүй тийм сэтгэл гутрал гэж одоо бид нэр ярьдагтэй сэтгэл тавгүйдэх тийм мэдрэмжтэй айгүй удаан яваад тэгээ тэрийг анзаарахтаа би яг нөгөө уртын дооны амьсгалын дасгалаа хийж эхэлсэн. Тэгээ хийгээд нэг 5 минут хийх орчимд яг тархинд байсан тэр нөгөө уур хүрээл, бухимдал, яахаа мэдэхгүй уйлмаар санагдаад байсан яг тэр мэдрэмжүүд баг багаар ингээ алга болж байгааг анзаараад тэгээ тэрнээс хойш би амьсгалын дасгал айгүйх хийдэг болсон. Автобусанд ч тэр тэгээ гэртээ байхдаа ч тэр аль эсвэл нэг юм таагүй уур амьсгалтай газар байхдаа ч тэр мөн ингээд нүдэ ханаад амьсгалын дасгалыг маш тайвнаар зөвхөн өөрөө сонсохоор тэр хамраар орж байгаа агаар буцаад гарч байгаа мэдрэмж энийг ажиглахад шууд сэтгэл зүйн байдал маань шууд дээрдээд тэгээд ирдэг байсан. Тэрнийхээ дараа ягаад ч юм нөгөө уртын дугаа аялна л та. Байгаль миний хувьд яг төрсэн цагаас эхлээд маш чухал байсан. Би бүр багийн төвд төрсэн хүүхэд байхгүй юу. Тэгээд ийм хадны нөмөрт суугаад ганцаархнаа ингээд гэр тойруулж чулуугаар өрчөөд дуулаад сууж яадаг хүүхэд байсан. Тэгэхээр холдохоор илүү их тийм ганцаарж байгаа мэдрэмж айгүй төрдөг. Тэгэнгүүт одоо би яадаг вэ гэхээр амралтын өдрөөрөө үүргэвчээ өрөөд тэгээд Чингэлтэй уул руу, энэ зүрхүү уул руу хүрээд ирдэг. Яг одоо энэ моддын энэ сэрчигнэх чимээ, тэгээ хэрэмний, тэгээ шувуудын жиргээ гэд бид нар ерөөсөө байгальтай хүн холбоотой гэж би бас боддог. Байгаль их биднийг яг өдөө болтол бас энэ амьдралыг мэд тэтгэж авч явж байгаа учраас бид нар яг энд байгаа гэж боддог учраас төрсэн цагаас минь эхлээд яг ивэж ирсэн юм уу? Би яг тэгж хүндэлж тэгээд байглаас бид нар авж байгаа юм чинь эргүүлээд өгөх ёстой зүйл нь би яг уртын дуугаараа байгаль дэлхийгээ гол мөрнөө гэл ер нь ан амтан гэл нөгөө харж байгаа л за чамд зориулж дуулъя гэдэг ч юм уу ингээд ер нь бол жоох ярилцдаг айгүй ярилцдаг. Тэгээ тийм болохоор байгаль руу илүү их өгөхийг хүсдэг.